За сайн байцгаана уу. За өөр дээрээ сервер ажиллуулж түүн дээрээ агуулга удирдлагын систем бүхий. WordPress-ийг суулгаж сайт хэрхэн хөгжүүлэх талаар үзлээ. За энэ нэг дэх хэрэглээд хаанпаа суулгах хэрэгтэй. Хаанпаа болохоор өөрөө ерөөдөө мультиплатформ дээр ажилладаг. Тэгээд Apache, MySQL, PHP-MyAdmin-ийн ерөөдөө цогт бүтээл байгаа. За үүнийг эхлээд татаж авна. За татаж авахын тулд одоо бид нар бол ингээд терминал дээр ингэж бичээд татаад авчна. Тэгээд үүнийг задлана. Задлахын тулд бид нэр үүнийг энэ файл систем дотор opt гэсэн юм хавцанд системийн юм хавцан дотор задлаж байгаа учраас root эрхийг ашиглаж задлана. Тэгээд задлж дуусаад энэ start хүртэлх энэ командыг бичиж ажилуулна. Ажилуулад үүнийг яаж ажиллаж байгаа гэдгийг нь харах вэ гэхээр ямар нэгэн браузер нээгээд интернет браузераа нээгээд түүн дээрээ local host гэж бичнэ. Local host гэж бичнэ. За local host гэж бичиж тэр маань ажиллаж байна. За тэгээд FTP сервер болон MySQL мөн энэ хам серверийн өөрийн нууц зүгийг тохируулахын тулд энэ хэсгийг терминал дээр бас заавал бичиж нууц зүгүүдийг тохируулж өгөх хэрэгтэй байдаг. Тэгээд энийг бичээр эхлээд нууц зүг тохируулах уу гэсэн зөвшөөрөл асуун. Тэн дээр нь y үсэг одоо yes-ийг төлөөлөх y үсэг аль эсвэл yes гэж бичсэн ч болно. Тэгээд нууц зүг оруулж өгнө. За тэгээ мөн SSL-ийг ашиглан Apache-га унтрааж асааж болдог. За энэ бол яг бидэрт одоохондоо хэрэггүй. За эхлээд бид нэр татаж авна, задлана. Задлсныгаа ажилуулж үзнэ. Тэгээд тэн дээрээ нууц зүгүүдэд тохируулна. Нэрдээ юм хэм байгаа. Эхний хэсэг бол. За би үнийг бол ерөөдөө хийц учраас яг энэ бол надад хийгээд хэрэг байхгүй. За local host гэдээ би оруулъя. За local host. За local host руу орохоор ингэж байгаа. За зарим хүмүүсийнх болохоор шууд нөгөө нэг түрүүний security command-аар нууцыг таруулж өгдөг command-аар хэрхэн таруулснаас хамаарат нууцыг асуух бах. Тэн дээр нь яаж ямар код оруулсан тэр нууцыг оруулж өгöd орно. За энэ дээр болохоор энэ PHP-MyAdmin гэсэн хэсэг байгаа. За энэ хэсэг рүү ороод өөрийнхөө түрүүний таруулсан бас кодоор орно. Ерөнхийд нь өөрөнд дефолт хэрэглэгч бол root гэдэг хэрэглэгч байдаг. За энэ маань юу вэ? PHP-MyAdmin гэдэг маань яг юу вэ гэхээр энэ маань болохоор MySQL-ийн database-тай маань биднийг одоо холбож өгдөг ганц хэрэгсэл маань байна. За үүн дээр бид нэр бааз үүсгэнэ. За энэ баазыг үүсгэхээс өмнө эхлээд хэдүүлээ. Агуулга удирдлагын системээ яг энэ local host-ийн одоо хавцанд хуулах хэрэгтэй. За хуулах хэсгийг эхлээд үзүүлье. За ердөө терминал ашиглаад туулж та. За энд миний татаад бэлтгэсэн нэг агуулга удирдлагын систем буюу WordPress нэлээд алтартай. Бас хэрэглэхэд энгийн хялбар нэг төрөл байна. За терминал дээр юу ч гэсэн эхлээд дэлгэц рүү шилжчихье. За дэлгэцэн дээр за байгааг нь харъя. За энэ улаан тэмдэглэгээтэй архив хэлбэрээр ингээд байна. Фолдер бол ингээд цэнхэр тэмдэглэгээтэй байдаг гэдэг өмнөх одоо терминалын командуудын тайлбар маягийн тийм жижиг гарын авлага бэлтгэхдээ энэ дээр оруулсан байгаа. Маш хүмүүс нь мэдж байгаа. За тэгээд үүнийг бид нэр түрүүний хамп маань суусан фолдерт оруулна. За ингээд хампыг маань эхлүүлэхэд бид нэр ийм командаар эхлүүлж байгаа. За ийм командаар эхлүүлж байгаа. Ингээд эхлүүлж байгаа. За тэгвэл энэ нутар маань нэг манай одоо яг энэ агуулга удирдлагын системийн хуулах нэг фолдер хавц байх хэрэгтэй байдаг. За тийш эхлээд хэдүүлээ оръё. За ингээд доторх нь харж. За энэ маань htdocs гэсэн фолдер байх хэрэгтэй.
Энэ фолдер руу орно. Энэ фолдер руу чиглэлөө нэгэ задлах хэрэгтэй. За cd гээд hd docs. За ингээ фолдер дотор энэ фолдер дотор маань ерөөсөө миний түрүүний холж исэн хэсэг юмнууд байгаа. За энэ WordPress-ийг одоо эднэр бол задлана. За энэ WordPress-ийг задлахад яг түрүүний командыг ерөөдөө ашиглана. Бид нар бол юун дээр дэлгэцэн дээрээ хуулц учраас эхлээд дэлгэцнээсээ үнийг задлах хэрэгтэй. За миний хувьд бол өөрийнхөө user-ыг одоо user-ийн хэсгийг мэдж байгаа учраас шууд хийгээд явчихъя. Зарим хүн хэрвээ хэцүү шууд cd-гээд дэлгэц рүүгээ орсны дараа үйлдэлүүдийг хийж болно. За миний хувьд болохоор шууд ингээд байгаа хэсгээ заагаад явчихъя. cd биш. Үнийгээ opt дотор lamp hd docs гэсэн утастай задлах хэрэгтэй байна. За ингээд энэ маань мэдээж системийн фолдер дотор болж байгаа учраас нууцуг асууна. Мөн бид нар sudo командыг хэрэглэнэ. За энэ дээр өөрийнхөө root-ийн пассвордыг хийгээд ингээд маань задлаад дуусчихж байгаа. За одоо үнийгээ харъя. За ингээд WordPress-гээ гараад ирсэн байна. За одоо ингээд болт ерөөхдөө бол хоёр дахь халхам маань ер нь дуусч байна. За гурав дахь халхам. За гурав дахь халхам маань болохоор одоо бид үнгээ орсон localhost дээр яг саяын WordPress гэснийгээ бичиж. Тэнгүүд ингээд энэ маань шууд өөрөө install хийх хэсэг гараад ирж байгаа. За юу ч эхлээд php-admin оруулчихъя. Энэ маань яг тэр бидэнд хэрэгтэй учраас ингээ оруулсан дээр бэлдээд байж. За тэгээд эндээс түрүүний WordPress руу орно. За энэ маань өөрөө шууд ийм файл дутуу байна. Үнийг ингээ автоматар хийх хэсэг гараад ирнэ. За одоо энэ php-admin дээр бид нар баазаа үүсгэн. За баазаа үүсгэхэд бид нар энэ дээр WordPress учраас за яг өөрөөр адилхан нэрээр өгч. За WordPress гэсэн баазаа үүсгээд ингээд create. За ингээд дотроо болохоор ямар ч зүйл агуулга учраас энэ маань tag гэсэн заалт гаргаж байгаа. За тэгээд энэ privileges гэсэн хэсгээс бид нэр энд ямар эрхтэй хэрэглэгч байгааг нь харж болно. За энэ дээр өөрөө нэмж add new user гэдэг дээр нэмж хэрэглэгч үүсгэж болно. Миний хувьд бол шууд root-ээр нь явлаа. За тэгэхээр database name-ийг WordPress-ийг үүсгэсэн. Яг адилхан WordPress гэж үүсгэсэн. За username бол username биш. Энэ маань root байгаа. Яг тэгэхээр энэ маань бүх эрхийг эзэмшиж байгаа root гэсэн user байгаа. Тийм учраас үүнийг root-ээр нь таруулна. За root-ийн password. За миний хувьд бол хэлбархан энгийн password хийсэн. За тэгээд database host маань local host байгаа. Яг тэгэхээр бид нэр офлайн маягаар өөр дээрээ сервер барьж түүргөөрөө энийг хөгжүүлэх учраас түүнийг энд өөр дээрээ ажиллуулах учраас local host болсон. За ингээд submit. За ингээд энд wp дундуур зураас config.php файлыг хийж одоо ингээд энэ маань бол өөрөө л ингээд хийж чадахгүй гэсэн юм анхааруулга гарч байна. За тэгээд энэ хэсгийг хуулж аваад өөрөө одоо гар аргаар wp дундуур зураас config.php гэсэн файлыг үүсгэж болно гэд энэ маань ингээ гараад ирж байгаа. Тэгэхээр энэ дэр бид нар ямар нэгэн текст ажилтдаг нэг програмыг нээн. Гэхдээ sudo командтай нэдэхгүй бол энэ маань хадгалахад таны одоо хэрэглэгчийн эрх маань хүрэлцэхгүй хангалттай биш вэ? Яг тэр энэ маань бүхэлдэн том яг системд маань хандаж өөрчлөлт оруулж байгаа учраас. За үүнийг file system object түрүүний энэ одоо энэ WordPress суусан авцсандаа болох хэрэгтэй. Хадгалах хэрэгтэй. За энэ дотор
VP дундуураас config php гэж хадгална. За энэ маань ингээ хадгалагдсан. За тэгээд run install. За ингээд ерөөхдөө энэ маань суугдах үйл явц нь эхэлсэн. Одоо үүн дээр сайтын тайтлыг өгнө. Одоо ерөөхдөө гарчиг хэсгийг өгнө. За энэ сайтын гарчиг хэсэг дээр бол ерөөхдөө бид нэр ямар одоо нэгтэй сайтууд тэр менюга ер нь бодож хэрэгтэй байдаг. За би энэ дээр CSMS logget манай клубын юу гарах вэ? За username би бол admin гэдэг үгээр ерөнхий нийтлэг нэр авъя. За пассвортоо хийгээд явуулчих. За үүн дээр хэрвээ ямар нэгэн хост авсан бол хост компани маань өөрт маань домен өгдөг. Яг түүнтэй адилхан одоо тэр юугаа авах жишээтэй. Тэгэхээр би энэ дээр бол одоо admin за нэг иймэрхүү хэмэл имэйл хаяг үүсгэж. За энэ маань хэвээрээ байх хэвээр. Яг тэр энэ маань Google-ийн хайлтан дээр ерөөдөө гарч ирж байгаа. Тиймэрхүү зүйл учраас. За ингээд install. За миний хувьд үл энэ пассворд хэлбэр пассворд учраас ерөөд нэг сануулгах шаардлагагүй гэж үзээд. Нэр сонголтыг сонгож. За энэ маань ингээд ерөөдөө инсталлдагдаад дууссан. Тэгээд өөрөө логин хийчихэд админы талбараас их харна. За username бол бид нэр root гэж өгөө, сая энэ дээр admin гэж өгсөн. Пассвортыг бол бид нэр сая гараас оруулж өгсөн. За ингээ орохын өмнө үнийг эхлээд ямар хуу сайт болсон байна вэ гэдэг тэрийг харж. За энэ маань одоо бид нарт ерөөхдөө хэрэггүй. За эндээ localhost / аваад түрүүний үүсгэсэн нэрээрээ WordPress. За ингээд CSMS дундуур зураслаа. Just another WordPress site гэдэг. Ингээд сайт маань бол ерөөхдөө анхны харагдах байдал маань ийм байна. За одоо энэ дээр бид нэр админы дашборд хэсэг рүү. За энэ бол админы дашборд хэсэг. Ерөөхдөө маш энгийн харахад ойлгомжтой тийм. За ингээд энэ маань болохоор бидний пост хэсэг. Энэ маань одоо сан одоо энэ дээр бид нэр зураг, дуу, видеодын юу оруулах хэсэг, бүгдийг оруулах хэсэг. Хуудсын сэтгэлээ удирдах. За эндээс бид нэр одоо сайтын демиг, меню, артлын бэкграундыг, хедрийг, кодонд өөрчлөлт оруулах, кодны өөрчлөлтийг бүгдийг нь оруулна. Widget хэсгээс widget-ээ сонгоно. Энэ бол нэмэлт плагины хэсэг. За энэ хэрэглэгчийн тохиргооны хэсэг. За энэ дээр болохоор нэмэлт янз бүрийн түүлүүд оруулж болох хэсэг. За энэ маань ерөнхий тохиргооны хэсэг байна. Ерөнхийдөө WordPress маань орчуулгын шатнд явж байгаа учраас монгол хэл дээр хэрэглэхэд бол асуудалгүй болж байгаа. За ерөнхийдөө ингээд болж байна. За нэг пост бичиж үзье. За нэг шууд эндээс ингээд нэг шинээр пост нэмчих. За эхнийх нь ерөнхийдөө өөрийн маань WordPress маань цаанаас нүүрт нь дагалдаж ирдэг нэг постыг бол hello world. Ямар нэгэн branch дэлгэрч яг хамгийн түрүүнд бичдэг шиг. Энэ маань нэг комменттэй. Тэгээд постын маань яг зөвхөн хэсэгэнд ингэ явж байгаа. За яг үнтэй адилхан. За энэ дээр тест гэдэг. Testing гэдэг чи. За энэ маань шууд постын маань ингээд линк гараад ирж байгаа шээ. Үүнийг хүснээрээ өөрийн хүснээрээ өөрчлөх боломжтой. За тэгээд категори оруулах бол эндээс категори оруулчихна. Tag ингэж оруулна. Эндээс нь ерөөдөө маш амар.
За би үүнийг нэг тагтай болгоод тест гэсэн таг нэмчих. Тэгээд энэ дээрээ нэг бас нэг категори нэмчих. News гэсэн категори нэмээд за үүнийг ингээд хэвлэе. Ерөөд нийтлэх хэсэг. За компьютер хүчин чадлаас л бас нэлээд гацж байгаа шүү. За пост маань нийтлэгдсэн. Одоо энэ утсаа reload хийж үзье. Reload хийж үзэхээр хамгийн ихэнд одоо энэ тест гэсэн хэсэг маань ингээд ороод ирсэн. Би админаар бас учраас админы дашборд хэсэг ингээд автоматар гараад харагдчих жишээтэй. Тэгээ шууд edit хийж засварлаж болно. За энэ recent post буюу хэсэг байна. Одоо сүүлийн үед үзье. Яг сүүлийн мэдээнүүд, сүүлийн комментууд, архив, одоо категори гэсэн хэсгүүд ингээд байж ах шигтэй. Тэг өөрөө ингээд нэмэлт пэйж үсгэж болно. Арын header зургийг сольж болно. Appearance-ийн DMS хэсгээс энэ дээр өөртөө одоо өөрхөн сангад байдаг үнгүү дэмүүдийг суулгаж болно. За тэгээд мөн офлайнаар дэмийг татаж аваад өөрийнх нь DMS гэсэн хавцанд үнийгээ зүгээр хуулаад тавихад автоматар ерөөхдөө инсталл маань болдог. За WordPress ls гээд энэ дээр VP CDVP гэмээр зураас includes контент хэсэг дотор байдаг хаа. Дотор зураас контент энэ дотор DMS гэсэн энэ хавцсан дотор ерөөдөө DMS-аар зүгээр хуулаад тавихад бас болно. Өөрөөр нь эсвэл интернеттэй байгаа бол та шууд инсталл хийж болно. Плагинаас